Сайн байцгаана уу? Сайн. За. Бид өнөөдөр уран зохиолын хичээлийг хамтран зохион байгуулнаа. Одоо багш хичээл заах гэхээсээ илүү яг гэсэн мөлий хүүхдүүдээ чиглэл тууслан, зөвлөн хамтарч ажиллана тийм ээ. За тэгвэл өнөөдөр уран зохиолын хичээлийг бүгдээрээ дөрвөн багаараа хамтран зохион байгуулъя. За бидний өнөөдрийн хичээлийн гол зорилго бол энэ багшин самбартыг өгсөн байгаа. За уншия. За ойлгосон уу? За тэгвэл өнөөдөр ийм үйлдэлийг бид нэр хийлнэ. Өнөөдрийн хичээлээр тийм ээ. За үүний тулд багш нь одоо нэг зураг харуулнаа. Та бүхэн энэ зургийг ажиглаад багаараа ярилцаад нэгээс хоёр өгүүлбэрээр яг нь баг болгон бэлдэж ярина мөдөө. За ажиглаарай. Нэгдүгээр зургийг ажиглаарай. За энэ зургийг хараад юу гэж бодож чинь хэний багийн хийх вэ? За хэлээрэй. Алтан гэрэл. Урган хүүхэд хураг шиг наваад цаанаас нь ээж нь барьцгаа гэж шавч. За ингэж ойлгосон байна тийм ээ. За. Уран хүүхд ингээд альнаа тогтоод байна. Тэгээ цаанаас нь хүн болооч хүүхдүүдээ гэж. За. За багш ширээ болгоноос нэг хүүхдийг өгч баг үрж. За хэлээрэй. Энэ гурван хүүхэд альныг зовоож байна. Тэгвэл цаанаас нь нэг хүн хой барьцгаа хүүхдүүдээ. За. За хэлээрэй. Энэ гурван хүүхэд хон хурах нөлж байна. Тэгсэн чинь цаанаас нэг хүн болцоо гэж хэлж. За ийм бүгд адилхан санаанууд хэллээ тийм ээ. За тэгвэл одоо дараачихаа зургийг ажиглая хүүхдүүдээ. За 1 минут ажиглах та. За хэлээрэй. Хүслээ. Сайн нөгөө юу вэ? Хураг шиг амтд зовоосон болохоор таамиг амт шиг нэг уучлаарай гэж уйцсан. Шийдэх цаа. За тэгтээ. Ингэж бодогдсон байна. За. Нөгөө энэ гурван хүүхэд амтд зовоосон болохоор уурыг яг өөртөө шиг тэдний зовсон шиг өөртөө зовооч. За. За тэгтээ. За хэлээ. Монгол яаж өндөр уяатай байж хадуу нарны яаж зовдгийг үзүүлдэг энэ гурвыг тэр тоглоомны хэлээ байна. За тэгтээ. Одоо хэлээгүй байгууллаа. За даач. Саний нөгөө хүн болцоо гэдэг юм чинь энэ гурвыг хон шиг ноожс учраас туусгээ чагталсан байна. За ийм үйл явдал байна гэж ойлгож байна тийм ээ. За тэгвэл одоо дараач байгаа зүйлүүдийн хүүхдүүдээ. За одоо яаж ах шиг байна? За энэ шаргал. Эцэг нөгөө маш их зовж уйлж байна. За өөр юу? 50 чигээд гүйж явах шиг байна. Тэр цаатлах 10 тавьж байгаа гэсэн. За. За өөр юу гэх вэ? За. Энэ хүүхдүүд өдөржин байсараад ядарсан тэгээд бас тайж ингэж уйлж гүйсэн тэгээд бас үлссэн. За. За хэлээ. Энэ хүүхэд болохоор амар ядраад тэгээд өмсөж тангаад бас амар халуунаа халуузаа гэсэн чинь ээжээ бид нар одоо гарч болохоор одоо бид ойлголоо гэсэн чинь ээж нь зөвшөөрөхгүй та нар шангаа хүртээ. За тэгээ ааруулаа тавиад тоохгүй орчиж шиг байна гэж хэлж байгаа юм байна тийм ээ. За өөр юу гэх вэ? За их чинь
Багшинуудын наарал тавьж байгаа хүн нь болохоор одоо нөгөө эдгээр яг бусдыгаа зовоож байсан тэр режим амьд ерөөсөө хайхгүй тэгээд зарим нь унтхан унтаад ойлгоно үйлж. За. За болно. За дараагийн зүрхэн дээр хэлээ. За одоо яасан байна хүүхдүүдээ? Хийх үү? За. Хийх. Багшаа ихнээс нөгөө цаараас нь өхрөөд нэрж яваа болохоор тавигцлагдсан ба. За өхөр нэрж байгаа учраас сулдагцсан байх гэж бодож байна тийм үү? За. Өө хийх үү? Самны үйл. Өхрөөд нэрээд нөгөө тэрийн уяатайгаа хүүхдийн мөргөн гэж бас тавьсан гээд орой удаж болж байгаа айц чинь гээд бас зэлнээс нь тавьсан. За хүүхдүүдийг тавьсан байна гэж ойлгосон. За. Багшаа нэгсэн байна. Энэ бол яг өөрийнх нь гэр биш юм шиг байна. Тэр хүний гэр. Тэгээ хүүхдүүдийг сургамжаа авсан гэж бодоод гэлэн хариулах гэж байна. Хариулах гэж юм тийм үү? За. За тэр хүүхдлэр Би нөгөө тэр цогцлын зэлэн болсон хүн эдрийг гимшээ төдөржингөө өсөж цангас гимшсэн болох дээр буцааж сонссон юм шиг байна гэж бодчих. За сайн байна. За доктор дараагийн зүйлээр хэлцгээе. За энэ яачих шиг. Ямар сайхан вэ? За энэ годын юм лээ. Ой натлээ юм байна. Хүүхдүүд ингэ гимээ авахсан болохоор нөгөө ээж их чинэр нь ирээд хүүхдүүдээ судлаад авч юм. За. За та нар өөр санаатай адилхан санаатай байна. За. Өнөөдөр хүүхдүүд надад төгсчээ. Тэр дугуултаа юм нөгөө яаж байсан болохоор нөгөө ээж аваа нөгөө тийм маш их сансан учраас нөгөө ээж хэлбэрээр тэмүүлж байгаа юм. Харагдаж байна. За. За одоо тэгвэл бүгд саяхан ярилцсан зүйлд нэг нэр өгөх юм. Үйл явдал цуурч яана уу? Зэрэг болж байна. Цуурч болж байна. За тэгвэл энэ саяхан зохиосон одоо өгүүлбэрүүдийг нийлүүлээд бодож байгаа нэг нэр өгье да. Ямар нэр өгч болох вэ? Хинд ямар санал байна? За. За эндээс за. Энэ болгонгуудаа томоожсон хүүхдүүд. За зүйтэй хүслэн Ястара антид бас антай. зүйтэй за. Сургамжтай өдөр. За. Сургамжтай болно. За нэг Хаас ясна. өө зүйтэй за. Хүүхдүүд гэмээ угаална. За зүйтэй Хүүхдүүд ээж авдаа илсэн. за. За хэлээрэй өөр нэг хэлэх үү? За хэлээрэй. Хүүхдүүд хаширсан. За нэг чинь Өөрийн хийсэн юм өрөөлөг зовоо. за. Гэмээ угаалсан нэг өдөр. За. За Хүүч бас авсан. за. Гэмээ угаалсан. өө зүйтэй за. Малын зовлон үзсэн байна. За зүйтэй за. За тэр үйлчлэгээр бүгдээ юу энэ одоо зохиосон хаасан зургтай холбоотой нэрнүүд бүгдээр одоо баяр яа гоё нэрнүүд авч хэллээ. За нэг баяр. За тэгвэл одоо энэ ямар нэртэй зохиолж тугал болсон нь нэр номчтой байна. За тэгвэл одоо бүгдээр тугал болсон гэдэг ихээ яг зохиолын уншиж үзье. Бидний зохиос нь ямар ялгаатай байна гэдгийг үзье. За багш самбар дээр дэлгэцэн дээр өгөхөөс гадна цаасаа тараах гэж.
За 3 минутанд дуу шатах гэж. За шат дуусна. За бид нар сая өөрөөсөө хараад юмшгаар уншлаа өгдөө тийм ээ. За одоо эхний. За өөрөө энэ дээрээс энэ хий уушгүй. Яг одоо тусдасаа ойлгох. За. За шат. Тэндээс үүш. Наатасаа хараад үзсэн ч байна. Манайхан гашуун сундуулт явж тавуулж байлаа. Эрдэнэ гоо татлаа. Танхуу гэсэн дэгдээд ирвэ. 300 овооны ажил бэлтгэж байгаа хэдэн урган дээр гүйччихэд ёстой божигнууд гарлаа да. Унлаа, уралдлаа, ноож өглөө. За гоё болсон юм уу заасууж. За энэ ихний үйлчлэл хэсэг багш энэ дэлгэсэн дээр тодруулах яг энэ тодруулах юм бол за Багш араас нэг болохоор туурлаа хийсэн. Нэг кадрын нэр бол. за манайхан гашуун самдуул хаварж иж байна. Нэг хаварж байгаа нь юу вэ? Нэр байна. Тэмцэрч ирсэн зүг. За зүг байна, сайн байна. За энэ захиалгын ямар хэсэг юм шиг байна? Түрүү бид нар зурган дээрээс харсан тийм ээ? Би үнийгээ дуудаад очсон газар маань юу байна? Зурганы зураг бичиж байгаа. Тийм ээ? Зүүн хажууд атсан тийм ээ? За энэ хэсгээс явахгүй. За Сонгоотой гэж тогмодгой. Энэ хүнээс манай хонхрын хүүхдүүд байгаа. Үүхэд дан айдаг бэлгдэг юм. Бид гурав сонгоотой бараанаар бараг өндөө норвчээ. за энэ хэсгийг хэн тайлбарлах вэ хүүхдүүдээ? Хэн тайлбарлаж явах вэ? За нэг үе талтан гэрлээ бо. Нөгөө тэр тогмод гэдэг хүн нь болохоор нөгөө тэр хонхрын бүх хүмүүс айдаг тийм хүн байсан болохоор бараг өмдөө норвч шахсан гэдэг нь болохоор бараг өмдөндөө шээж шахсан гэсэн. За бүгдээ сайн байна. Өмдөндөө шээж шахсан гэдэг маань яасан юм блэ? Айсан юм тийм ээ. За Шатын сонгоотой их амар хүн болохоор хүүхдээр амар хүүхдүүд их айдаг учраас бараг л өмдөө норвчсан. Тэр нэг айдаг болохоор л тэгж байгаа. за хэлээ. Тэр Тогоотой хүнийг их зэвлэг хүн байсан. Тэгээд бид нэр бас өмнө зодуулж хаширсан байсан. За энэ сая ярьснаас асуух асуултаа нөгөөхдөө. За асуу. Яагаад зэрлэг хүн гэж? Зүйтэй маш сайн. Яг зэрлэг хүн гэж бодгдсон юм нэг хариулаарай. Яагаад бид нэр их сандалсан учраас бас хүүхэд нүртэл айдаг гэх. За. Тэгэхээр тонгоотой муу хүн юм уу сайн хүн юм уу зүгээр харах юм байна лээ. Яг сайн яг муу гэж байгаа тайлбар сайн шүү. Шинэглэлээр тонгоотой сайн хүн яг л бол ашиг бас тий алдаа хийж засчтэй тийм ширүүн шударга ойлгуулж байна гэдэг.
За зүйтэй зүү. За. За санаа байна уу? Хэлээр юм нэг үү? Ногоот гэдэг нь яагаад хүүхдүүд айдаг дээд юм чинь сайгүй байхгүй яагаад гэдэг мэдэн штэ. Ээж амар ч ингээл хүүхдүүд хэд их цаг нь тэхээгээ гэрээр хайрлаад нөө ухаан суулгачдаг. Тонгол яг тэр хүн шиг. За зүйтэй. За хүслээ. Муу хүн биш сайхан. Одоо хүүхдүүд ер нь бол дандаа ингэж ярьдаг шүү дээ. Одоо багш нар ингээд агна гэхээр тэргүй амар ааштай гэж тэрний эсрэгээр нь өөртөө амар муу тэгээд байн алдаа гаргаж явдаг болохоор тэр багш нар шийтгэж тэгээд алдаагаа засаж өгөх гэж тэгээд загнадаг. Гэртэй гэсэн үг тийм үү? За зүйтэй. За. Амнаггүй дотроо зөөлөв. Гаднаа хатууг. Маш төв. За. Хитнээ загин зочин гэсэн сайн хүн зодлоо гэдэг зодсон хүн харин цайтай байдаг зодгүй юм гэдэг инкрэлээд байвал тэр хүн хайргүй гэсэн. Зоджоо дотроо хайртай сайн хүнтэй тэгж зодод загин. За. За тонготой гэдэг нь ямар нэр юм бэ? Яагаад тонготой тавьмууд гэдэг юм бэ? Юу гэж бодож байна вэ? За. Аваасан дээр. За хүн итгэсэн байж болно тийм ээ. За их сайн хүмүүс байна. За дараагийн хэсгийг уншия, уншихгүй. За миний унших. Тонготой зүгээр наашгүй та нарыг гэж өөрөө нэг хүмэтгэд хэдэн тоглолтын хамт зэгний тэнгэрээс уйлдаг байна. Тонготой та нар яан хэдэн муу гурав зүгээр байлгүй. За. За хин асуултсан хүн дээрээс тайлбарлах ямар санаа байна бодоорой. За өөр тайлбарлах хүүхдүүд юм байгуулъя. Өгшөө. За. Юу анхны зовоогоод байгаа нөөцийг бас зоох гэж наашрахгүй наашаач. За. За чатгүй. Энэ гурван хүүхдүүдийн нэг дахиж гурав ашиг хамдахгүй байхын тулд зэлнээс уйсан өдөрж шүү. За. Хэдэн муу урах зүгээр байхгүй байсан учраас гэж юм тийм ээ. За дараагийн хэсгийг унших. За. Энд дээр зөвшөөрөх одоо. Яаж. Одоо өөртөө мал яаж зовхыг үүсгөө гэснээр биднээс суран нохтой хэцээ аваалгад алив ажаа ижийг нар дуулж байна уу? Эднийг орой үхэр мал битгийтэй нарыг хичгээд гэрт орч явчлаа. Ажаа ижийг нар хааныг орж гарч хурц ирээд уяагийн тайлд өгөх гэсэн. Тонготой моргож явснаас тэгвэл гэж бодож тэгснээс тэгсэн юм шиг ис явна. Даарч хурд өмсөх санаж байж гэж юу гэхээр ихтэй мусаа хатартаа наасаа нүүрс ийхүүсэл усан удаа уйлуулна гэдгийг мэдэж байна. За энэ хэсэг дотор ойлгохгүй байх нөхдүүд нэг сайн харахаа. Сая үлдсэн хэсэг уртхыг ойлгохгүй байх нөхдүүд харахаа. За тэрэг Яа тэр ёстой мусаа хатартаа наалаа гэдэг нь болохгүй. Өө зүйлээ за ойлгохгүй байж болно бид нар дараа нь тайлбарлаж яана тийм ээ. За Шойл илтгэл. илтгэх гэж өгж байгаа юм болоо гэсэн үг тийм ээ. За Ажаа ижи. за ажаа ичи гэж өгж байгаа юм болоо гэсэн тийм ээ. За өөр. За сурн нахт. Нахт гэж юу гэдэг вэ хүүхдүүдээ мэддэг хүүхдүүд. За даавч хэлээ. Мөрний хазааны дунд байдаг юу? Том биш. Дотор байдаг юм. Иргэд бол юм. Залуу гэдэг. За залуурын үүрэг гүйцэтгэлдэг гэж хэлж байгаа юм байна тийм ээ. За юу Монгол үеч морой барьж хамгийн түрүүнд яадаг вэ? Ногтлоо. Тийм ээ. Тэр ногтыг хэлж байгаа юм. Ногтыг дээр хүүхдэд одоо ээлтэй гэж боддог байсан учраас ингэж ногтоор аваалгаж одоо гмийн яадаг байсан юм. Ойлгуулдаг байсан юм тийм ээ. За
Ёстой нусаахтай наалаа гэдэг үгийг мэдэх хүмүүс юу гэсэн үг вэ? За яг үү. За Нусаахтай наалаа гэдэг нь нөгөө нэг аянгаа алдаж зовж ерөөсөө тэг зүтгэх гэсэн. за зүт ерөнхий утгах нь юм байна. Алингаас нь гэдэг нь юу гэсэн үг вэ? Юу гэж бодож байна? За нэг шалах үг дээр. Их заваараа тэгээд нөгөө юм хийхгүй гэж хэлсэн. За тэр үгтэй адилхан тийм. За Алингаа гэдэг хэцүү. за хэл. Арчааг уурлаа ядарч төлөх. Оо зүйтэй ямар үнэлэг юм бэ? За бүр одоо өглөөнөөс аваад яасан мэлээ хөвгдөж чад. Хаад ирсэн мэл болсон. За мэдээж үйлсэн байгаа, даарсан байгаа. Халуунаас ямар үйлрэлтэй? 100 байсан учраас яасан? Халуунаар нам яасан? Загсан. Гих мэтчлэнгээр зөндөө олон одоо үйлсүүд энэ хүмүүстэд ирж нэлээд ядарч зүудэрч зовсныг хэлж байна тийм үү? За тэр юу гэх юм бэ? Нусаахтай наа гэж хүмүүстэд нусаахтай наа гэдэг нь шууд утгаараа юу эсвэл дас утгаараа юу? Энэ ямар үг гэж хэлж үг гэх тийм ээ. За тэгвэл одоо та нарын ширээ дээр тарчин байж байгаа. Сая хүмүүсээс илтгэх гэдэг үгийг хараад хаа. Окей. Илтгэх. Нандээ. За хараа хүмүүстэй. За илтгэх гэдэг үгийг тал дээр юу гэж хэлсэн маа хэл хайрлуулсан. За хүсэл хайрлуулсан. Өшсөн. За усан анхаарал өгдөг. Өвөл бусад итгэхийн тул зөвхөн цагийн арга хэмжээ хадгалах. За тэгэхээр юу гэсэн үг гэж байна? Салхих. Багшаа. За Намайг яг тэмдэг яга бага өөрчлөх. за Ядас хүний хэвшиг болсон бол янз бүрийн наасан гарч өөрийн хайртай ханастай. за сайн байна. За илтгэх. Илтгэх гэдэг нь болохоор өөрөө босдод нөө итгэхийн тул нөө ингээ аалттай гэдэг хоорыг. За энэ дээр ойл илтгэвч улам удаан ойл гэдэг нь юу гэсэн үг вэ? Хин тайлбарлах. За үгүй юу? Ойл. Үйл гэдэг үйл баялан. За энэ хүмүүсийн тохиолдолд яа гэж хин тайлбарлах вэ? За Уйлж гойвол нөгөө нэг битгий маягдаад байгээд шууд бүр удаа маргааш өглөө гэх юм уйлж хэрэгтэй. за нэг ч гэдэг нь багшаа хүнээр өргөдүүлэх гэдэг уйлаад чадлалтай. Хэрвээ тэгвэл одоо улам удаан уйлуулна гэдэг удаалаа гэсэн тэр хэрэг. за бүгдөө зүг харуулж байна. Маш сайн байна. За одоо энэ хэсгийг унших бай. За унших үг юм байна. За Шүүнийг юм харуу бүрий болж манай их хөлбөрөөр үнэ шүүлэн өвгөр мал хатны бараана сонгоолтой модод ичи бавачаа нүүж ирээд бидний яа тавьлаа. Зэгтээ дугуй ихэдээ хүмүүлж мөрлөд бид гуравтаас ижихээ үүдээ хоёр хяран за энэ хэсэг юуны тохиолдож байна вэ?
За одоо яриг бүхэн байгуулъя. За. Бүгдээрээ ээж авруугаа тэмүүлчих. Бүгдээрээ ээж авруугаа тэмүүлж тавих. Тэглээс тавих та тийм ээ. За яа. Сургууль ингээд ээж рүүгээ ингээд ээж хавийг өгөх гэж тэмүүлдэг шиг нөгөө 3 хүүхэд боллогдаад тэгээд ээж рүүгээ ингээд тэмүүлж байгаа. За түүхээ харьцуулж өгсөн байх тийм ээ. За. Тэ тоглохоор ээжигээ сансан байсан. Хэдий жилч удаагүй шигсэн. Хүүхэд ихтэй. За тэмүүлж гой тэнгис Энэ нөгөө юу ингээд мөлөс төлөлтөө. Тэгээд солонгоос ээж авдаг гэж шууд хоолой ундаад чи амархан гэсэн ч утсан. Тэгээд авсан нэг ингээд улаан авчихсан юм яа. өөрөөр хэлэх нөгөө ингээд тоглож ингээд үнэ нэрэнгөт ингээд ойр очоод бүхэн өгдөн штеп. Ингээд бас хүүхдүүд нь гэсэн ачаал аав ихтэй очоод хотлоо ойр чалаад тавгаад байвал нэг юм хав зүгч. За чи тэгж бодчих. За өөр хий юу гэж бодчих юм яг тэгсэн лээ. За мөн хөөглөө. Мөн гэж гэдэг нь одоо ээж авруугаа ирэх. За тэгтээ өөр санаа байна уу? За үгүй. Мөрлөж хэлэхээр эхлээд нөгөө тоглоом ээжээ ирэхээр нөгөө мөөрөж яваасан шүү. Тэгээ атаахаа жоохон атаахаа ээжээгээ санаад тэгээ өмнөөс нь авчихсан мөрлөж болсон. Тэгээд энэ хүүхдүүд юу болсон бэ гэхээр нөгөө ээж ааваас нь бусад хүмүүс нь хайрлахгүй тэгээд зэглэн үлнээс уйлж байгаа. Тэгээд аваад ээж аваад гэсэн. За ийм санаа байна уу чам. За Ашиг хүүхдээ зөөж гэж мөрлөж хийсэн байна. тэгэхээр хүүхэд тэгэхээр өөрөөр тоглоод ээжигээ санаад ээжигээ тэмүүлээд мөрлөсөнтэй адилхан тэр гурав өгчихсэн ээжигээ өөрт наах юмсан гэж ингэж бодсон гэдгийг мөрлөж гэдэг үгээр төлөөлөж байна. За бид нар энэ зохиолын тухай ингэж уншаад ярилцлаа. За одоо асуух нөхдөд эндээс ойлгохгүй зүйл байна. За. Хяран гэж өгсөөгөө гэж байна. За миний нөхдөд хариулт өгч байна. За ингэж Ээжийнхаа ингэж наадаад ингэж шөрийн мөрөд яасан хэрэг гэж байгаа. Зүгтээ. За сайн байна. Өөрөөр хяран туулаа хяран гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Бутны язаар ингээд жижигхэн болоод одоо ингээд бидний өгөх байж байгааг туулаа хярчиж ирдэг тийм ээ. Тэрнтэй адилхан тэр гурван өгчихсэн ээж дээр очиод яах юм. Өвд нь очиод тэр туулаа шиг хяран гэсэн санаа байна шүү дээ. За энэ хичээлээс өнөөдөр одоо энэ тоглосон гэдэг эсийг ингээд бид нар уушаад агуулгын ярилцлаа мэдгүй үгээ мэдэж авлаа тийм үү? За энэ цаана ямар санаа байгаа юм бол юу гэж байна? Энийг хөөснөр бид нар юу ойлгож авав? За миний хөөсөө бидний мэдгүй өгнүүдийг мэдүүлэх гэж. За мэдхгүй зөндөө өгнүүдээ бид нар яа. Мэдээд авлаа. Зарим нь найз нөхдөд тайлбарлаа, талнаас орлаа, багш нь хэлдэг тийм үү? За өөр. За Монгол хүмүүс яаж хөвгтэй сургалттай байсныг тэрнийг мэдүүлэх гэж. Юу ямар мундаг хөвгтэй. Монголчууд эртээр биш хүүхдээ яаж хүмүүжүүлжсэн бэ гэдэг аргыг мэдв. Мэдсэн тийм ээ. За өөр яг хаанаас мэдв хин хэлэх үү? За Өөдөө исэн ч өөрийн толгой дээ. Дээрээс нь амьтны хайрхын тухай. за өөр хэлэх үү? За энэ ахын хэлээ. Тийм үү? Яг одоо өөрсдөө малын мал яаж тавдгийг үзэн гэдэг. За зүгтээ. За Тоглолтын жилнээс үед тэр малын орнол бол мал яаж авдгийг үзэх гэж хэлдэг гэсэн. за
Миний төлөндөө яг байхдаа сургууль доктор нүүрээс ороод тавьхдаа тэр хэсэг нүүрээс чинь сургууль хүүхдүүд ээлтэйгээ ороод ирсэн тэр хэсэгт. За зүгтээ. За. Одоо энэ хүүхдүүд одоо маргааш юу эсвэл нөгөөдөр нөгөө хургаа наахгүй та нар юу гэж бодож байна? Яагаад чамаа гараа өгөх юм хүүхдүүд. За одоо гэлээгүй хүүхд юм байвал за хэлнэ. Өдөржингөө ахад өдөржингөө тэр чагтанчаар цаг биш ээ. Тэрэндээ өнөөсөн болохоор дахиж бид өөрөөх нь за зүгтээ сайн байна. За алтан яа тэгвэл энэ одоо энэ гурван үг дахиж тэр дөрөв шиг наахгүй яагаад гэвэл тэр тонгоотой гэдэг хүн дахиад өвчин гэж бодсон. Яах вэ? за оо сайн за гэх Яагаад манай Яагаад наадлын шиг бүсийн хэсгээр олсон шүү дээ. Гэтэл нөгөө хашиж дахиж өмнөх байгаа юм. Ороо за хашираад яагаад тэр наалгын тэр тонгоотой гэдэг хүн өвчин баг гэж толгойд нугаас авсан. за зүгтээ. За тэр одоо нөгөө ажаа ижи баав яагаад 50 хүн бол тонгоодоо нөгөө гэртээ орсны дараа яагаад 50 хүн бол тийм гэж бодчих. За Өгшөөний бүнлээ тэгээ хүүхдүүд бас тэггүй зүйлээсээ болохоор ухаар оо ямар үнэтэй хүүхдүүд. За сайн байна. Өөр санаа нь саяхаас өөр санаа. За Нэг тонгоод байгаа хоёр хүүхдүүдэд болохгүй зүйлээс учраас ухаар болгосон. за ухаар болсон. За яагаад нөө тэсэн гэхээр бас энэ анжаа ижиндээ бас жоохон багтны адилхан ингэжсэн юм болсон. Тэгээд бас хашраад хамаалаа хийсгээд за болтгүй шүүгээд болцсон тийм ээ. За хэлнэ. Бидний даасан өөрсдөө нэвтрүүлэх учраас яагаад гэвэл амжаач гэсэн өөрсдийн тэр амжаач шиг яаж авдгийг үзүүлэх гэсэн учраас тэгээд таахгүй байна. За Шинажээ ижиндээ өөр юм томоотой буюу 5 дугаар байдаг гэсэн. за яагаад айдаг вэ? Учраа гэвэл хатуу ширүүн учраас. за хатуу ширүүн гэж байгааг муу гэж болохгүй юу гэж бодох. За ширүүн бид нар бас ярилцсан тийм ээ. За ингээд бид нар энэ зохиолын тухай ярилцлаа тийм ээ. За тэгвэл өнөөдөр ийм өгнүүдийн тухай бид нар сайн мэдсэн байгаа тийм ээ. За дэвтэр дээр тууд болсон нь яг ачиг тавьчаад энэ өгнүүдийн бичээгүй өгөхтэй доош нь бичиж. За тэгээ атын тайлбарыг бичиж байна. Мэдгүй өгөөд баг дотроо ярилцж байгаа. Баг дотроо мэдгүй өгөөд багшаасаа асууж саднаасаа авч болно лөө. За Заамны хүмүүс сэрхэмчин
우린 잘 볼까? 자. Өмнө гэдэг нь болохоор одоо хүнээс айгаад тэгээд өмдөндөө шийх гэсэн юм. Яг тэр гэсэн үг нь шилжих шахах гэсэн. За, хоёр хүүгийн дээр 볼까? За. Утаачтай нах гэдэг давах. За. Үл зүрхлэн. За, ихтэй. Эцэг чийж чадахгүй яа. За, бэргэн. За. Үнээс айл. За. Тийшээ. Уран. За, тэгс. Ороод татах гэдэг нь дуруу юм уу? Дагуулж. За. Элдэмт гэдгийг хэлэхгүй. За, Эдгээр янгаар арай мэдсэн. янз бүрийн арга хэрэглэх гэсэн үг тийм ээ. За. За, бүгдээ өвчтөн үү? За, тэгвэл одоо Багшны нэгний хоёр нэгний бичсэн зүйлүүд харгалаа. За, энэ зүгээр ярьчих. За, эхний үг нь тонгоотой. Эсрэгтдэггүй, хүндэтгэлээгүй, хотгүй, утга төсөөгүй, одоо байна. За, хүүхэд ажиж. За. Эсрэг утгад төсөөдөг. За. Өөрийн хөө. За. За. Эсрэг утгад Өндөө норох гэдгийг хамгийн төсөөл шүү. явах. Утга зүйдсэн албаа. За, энэ таасан зөв гэж одоо бүгдээр харъя. Зөв байна. Зөв байна. За, сайн байна. Зөв байна. Зөв байна. За, их сайн байна. За, одоо юу вэ? Багшин ширээн дээр нэг цааснууд тавьсан байна. Энэ цаасан дээр нэг фармацевтууд тавьсан байгаа. Багаараа ярилцаа. Өнөөдрийн хичээлд хамгийн чухал юу мэдэж авах гэдгээ бичээд гал хурдан бичээрэй. За, бүгд баг болгон хоёр санаа бичиж. Зөвлөө одоо энэ санаа гаргаж тийм ээ. Тэрнээс хоёр санаа бичиж. За.
다음부터 니들 장아가 아무리 없으면 되잖아. 나이를 붙으면 돼. 야, 힘들어. 이건 막에서 다시 야, 나가고 지른 데 숨을 때 그거 멘트가 되고 있지. 자, 잘 있으면 어떡해. 네, 아유, 자, 싫은 새끼. 자, 뭐, 사다 보는 실에 이때 입장을 맞다 아깝게 사서, 예쁘게 나오면 예쁘시고 또, 자, 기분으로. 아이스가 좀 결정을 해야지. 오, 이때 실에, 이거 밖에 했어. 이게 며칠, Ямар ч өөр амьтгийг өөртөө хайцуулдаг. Амьтгийг өөрөө болоо бус амьттай зүйлүүдийг амьд бийдээ. Хоёр өөрөө хайсан зүйл өөрөө болгосон. Суулж ингэ дэш ингэ хангаад өөрөө толгой дээр болчих. Дэш ингэ нөө. 그렇게 яасан бэ? 요 거기 거기 좀 어떻게 яасан бэ? 자, 시험에 다음에 빨리 웃지 이제 봐. 이거 오른쪽 애인이 한번 걸어. 오른쪽이 나와가지고 오른쪽이 자, 줄때 말해주는 마치지 않겠지만 이나서 이гээр амьтан одоо нэг ухаан санаагүй ч гэсэн одоо өвчин тийм зовлон мэдэрдэг л байна. 자, гэж ойлгосон байна. 자, 하나 봐. Манайхаа гэсэн зүйл басаад амьтан заавал өөртөө ч гэсэн сангийн амсдаг. Тэгээд тэр үеийн хүмүүс гарна яг амьтан зоосных нь хэрэг өөрсдөө зовоод байсан. Тэгээд энэ тэгээд хүмүүсийн айхтар яаж хүмүүсийг араас гэсэн зүйл байна юм. 자, 내가 알아준 말이야 гэж ойлгосон байна тийм ээ. 자, 하나 봐. 자, 우리 혹시 이틀밖에 탈수 있었어라. Монголчууд эсгээр үед хүүхдээ яаж хүмүүжүүл сургаж байсан юм байна. Өөртөө болохоор Тэр зүгээр утгыг ойлгосон. өөртөө болохоор амьтныг зоож амьтныг зоож өгөх болсон юм байна. За, одоо багш нь ганцхан өгүүлбэр хэлээ. 자, 밑으로 너희들이 시체들을 요리 웃은 유지할까? 자, 민도 외쳐라, 때문에. 자, 저를 가라. 익숙한 저를 가라, 내가 스커스. 자, 하늘이 거의 사나운 가라, 치스님을. 자, ихтэй завчлал хийж ярив. Асуу дэвтэрчтэй суралцах зөндөө олон зүйлүүд мэдэж авав. Авсан. За, мэдгүй үгсийг авах яасан. Хайсан тийм ээ. За, тэгэхээр зэрэг ихтэй үеийн монголчуудад бүгдээ ер нь хөгөөжүүдээс уламжлалт их сонир байна тийм ээ. Одоогийн бид нартай харьцуулж ярих юм бол бас арай өөр юм байна тийм ээ. За, өөрөөр бид нар бол багшаасаа аав ээжээсээ ахмад хүмүүсээс байг яах нь сургаалыг сонсчих хэрэгтэй байна тийм ээ гэж ойлгох уу? За, гэрээ даалгавар хийж байна.
За гихтэй. За энэ бошин самбартай бичлээ. Тогол болсон гэсэн ихээс төрсөн сэтгэлдээ бичээд ирээрээ гэхдээ